За эдгээр сард бол Жонмон Дарнадын ёс, Төвдийн сонгодог театрын урлаг, төгс буянт Эламын жодын дамжлага болон одоо бусад дамжлагуудын талаар ерөнхийд нь ярих болно. За богдгийн бол анх дахь богдгийнээс эхлэн Төвдийн одоо Жонмонгийн урсгалын тэргүүн байсаар ирсэн 9-р богдгийн маань бас Жонмонгийн урсгалыг бас бага наснаасаа ингээд ном уламжлалыг нь хүртээд энтэгт болон Монголд Жонмон ясны урсгалын одоо сүм хийдүүдийг байгуулж эдгээр одоо сургаалыг дамжуулсан. За 1959 оноос өмнө энэ дараагийнх нь яаж юм бэ? Энийг яаж зогсоод өглөө? 1959 оноос өмнө богдгийн нас залуу үедээ Төвдийн Сэгэн Си хийдийн унзад ламаа Эренчин жамстай ласад морилгот нь уулзаж Жонмонгийн дүнхрийн ёсны ванлан жодын урсгалын зан үйл одоо Жонмонгийн ёсны одоо зан үйл Айд ангийн сонссоо гэж мөн Эренчин жамслам энтэгт морилж Дерадунд суурш буйд нь мөн Жонмонгийн ёсны чов чалан бүгдийг айлтуулжээ. Жонмонгийн Төвдийн одоо Төвдийн амдууд байдаг Дагдан хунцаглан хийдийн Дарнадын гэгээний одоо зохиосон ерөөл Жалва жамсоо гэх тэргүүтэй Айданг одоо уламжлан хүртжсэн 1900 за энтгэрүү 1959 онд бол Төвд даяараа дүүргэж явах үед бол бүгд гэгээн бас гарч тэндээ одоо сурчжсэн. Тэр үедээ тэр цагаас хойш цөөн удаа Төвдийн лхас болон амдуу нутгаар морилсон. 1993 онд богд гэгээн далай багшийн айлсны дагуу Төвд рүү хүү охины хамт морилж Жонмонгийн лам агоо Ёндан самбуу гунгаа түгжээ дээд нараас Жонон живсэн Дарнадын дамжлагын ёсын ванлан тэд Жодлүйжингийн дамжлагыг бол ялангуяа одоо Жонмонгийн ёсны нийт бүсийн дүнхрийн одоо номыг бол залгамжлан авчирсан. Ингээд дүнхрийн ёсыг уламжлан сонсч исэн. За анх дугаар богд Жавсан дамбын одоо зохиосон Адистдийн хорыг гайрлагч Жанлав чогцол гэдэг судар номыг та бүхэн бүгдээр мэдж байгаа. Энэ номд бол одоо Жонмонгийн ёсны Айдан найруулан дэгсэснийг одоо та бүхэн сонсгоё. За энэ удаагийн одоо илтгэлд бол голдуу Айдан дээр суйрлагдаж ярих болно. За энд яаж гол дээр дарах вэ? Өөр тоглуулах гэдэг юм байна. Батна ажиллаж байгаа.